Ер нь бол одоо манай орчин цагийн хөгжмийн багш нар бол одоо энэ орчин үетэйгээ яалтчгүй залуучууд хүүхдүүдийн сонирхож байгаа тэр зүйлүүдийг одоо бүр өөрснөө хүүхэд мэд яг тэр урсгал руу ормоор байна. Тэгжиж тэр хичээлийнхаа боловсруулалт одоо мэдээж батлагдсан хөгжмийн хичээлээ дотор нь багш болгоны онцлог, хүүхэд болгоны газар болгоны онцлог байгаа. Одоо ховдод төрсэн хүүхэд оронттой бол тис өөр хүүхдүүд бодол санаатай хүүхдүүд байгаа шүү дээ. Байгаль уснаас төрж ийн бид нар. Тэгэхээр бол энэ маш олон энэ инновацлог хүүхдүүдийн тэр суур хүмүүжил дээр энэ багш болгон өөрснөө хичээх хэрэгтэй болчиход байна. Одоо юу гэдэг яг энийг заа гэдэг юмыг тулгаад ингээд хүүхдэд өчгөр сурахгүй байгаад байна шүү дээ. Сонирхолгүй байгаад. Тэг яагаад энэ сошиал ертөнцид ингээд инстаграмаар явж байгаа дуу хоо тэр бусад зүйл дээр ингээд сонирхоод байна. Би бол одоо яг энэ орчин цагтаа яг тэр инстаграмаар үзээ сошиал ертөнцид эргэлдээд байгаа тэр дуртай юмар нь хамжуулаад одоо тэр орчин үед Монголын ямар хамтлаг дуучид орчин цагийн хүүхдүүд ажиллаад байна. Тэр бүгдэнтэй нь ингэж сургуулийнхаа хичээлийнхаа програмуудыг боловсруулж багш болгон аймаг болгоны сум болгоны баг багш нар нь өөр өөрснөө гэсэн энэ Монголд хаач байхгүй өөр өөрсөн гэсэн нэг тийм хөтөлбөртэй болж хамаарах. Нэгдсэн нэг хөтөлбөр байдаг. Гэхдээ арга барил байна шүү дээ. Тэр хөтөлбөрийг дэлгэрүүлэх, аргачлал хүүхдэд суулгах. За тэр тал дээрээ ингээд аягүй сайн анхаармаар юм байна. Ер нь бол сая ингээд анхны хичээлийг би ярилцаа зөвлөлдөөд ингээд ороход маш их юм дутагдaltaй байдаг юм байна. Ер нь танхимаас ахуулаад хөгжим бааз суур маш их проблемууд их ярьж байна. Гэхдээ бид нар бол одоо дэлхийн нийтээр энэ хүнд хэцүү тахалтай байгаа энэ цаг үеийг байгаа боломжтой тулгуурлаад боломж юу вэ? Байгаа шүү дээ. Байгаа юмд нь бааз суурийн түшиглээд ер нь энэ хөгжмийн хичээл гэдэг зүйлийг жоохон төлхөө оруулж өгвөл яасан юм бэ? Би бол одоо шууд тийм 7 хоногт нэг л ордог гэдэг чинь заримдаа 2 ордог. Тэгэхээр ингээ бага ангид нь хөгжмийг ингээд оруулчаад яг нөгөө дунд анги руу оруулаад дундаасаа нэг учраа болоод ингээд орох үед нэг хөгжмийн хичээлүүдийн жоохон ахиухан оруулаад тэр спорт урлагаар л хүн ер нь хүмүүжид төлөвшөж амьдралаа зохицлоод. Тийм учраас л энэ багаас нь ерөнхий бол цэцэрлэгийн наснаас нь яашлаас нь ахуулаад одоо ингээд цэцэрлэгийн наснууд тэгээд бага анги, дунд анги, ахлах анги хүртэл урлаг спортоор юм гинжин одоо юм босоо бодлого байх хэрэгтэй. Энэ нь өөрөө яг орчин үед. Тэгээ ялангуяа энэ гадуур байгаа энэ орчин цагийг түүжилж манлайлж байгаа хүүхэд залуучуудтай аягүй сайн ажиллах хэрэгтэй. Хамтарч дүүргээрээ ч юм би мэдэхгүй л байна. Баянгол дүүргийн одоо яг хүүхдүүд юу хэнийг сонсоод хэнийг сонирхоод байна. Сонгоо архиныхаа хэнийг сонсоод хэнийг сонирхоод байна те. Тэр болгонтой нэг дуу хөгжмийн хичээл нэг сонирхолтой байдлаар ингэж ордог. Магадгүй нэг удаа бүгдөө уулзалт хийдэг ч юм уу те. Ийм гадаадынхан бол ерөөсөө одоо яг дүүргийнхаа хажууд байдаг олонний танил спортын хот урлагийн одууд нь яг энэ хүүхдүүд дээр entertainment төвд дээр нь очиж үн төлбөргүй хичээл уулзалт ярилцлагууд хийгээ явдаг юм билээ шүү. Тэрийг яагаад сургууль болгон entertainment төвтэй тэр хөгжмийн танхимыг өөр хичээл ордгүй зөвхөн entertainment төв болгож болно шүү. Манай гэрийн хажуудлын сургууль тийм өөрөх юм бол би дуртай гарна. Тийм учраас энэ entertainment төвүүдийг бий болгоод тэрэнд нь дуу хөгжмийн хичээл нь чордог, дуртай хөгжим дуугаа хүүхдүүд завсарлагаараа орж ирж сонсдог, мэдээллүүд авдаг, орчин цагийн мэдээллүүд авдаг. Тэгээд ялангуяа хүүхдээр дамжиж гэр бүл хүмүүжил. Хүүхдээр дамжиж одоо гэр бүлийн уур амьсгалыг өшөө гоё болгодог юм. Мэдээж айлын аав хүн сууж яхад охин орж ирээд нэг гоё зүйл ярих илүү их сонсон да. Би бол тэгж мэдрээд байгаа. Тэгэхээр хүүхдүүдээр дамжуулсан энэ эцэг эхчүүдэд бас үлгэр дуурайл. Одоо нэг хэсэг бол одоо ерөөсөө л нэг бэлэн юм. За хувцчин бэлэн, хоолчин бэлэн, сургуульчин бэлэн, мөнгөний чинь төлцөн одоо чи яв. Энэ биш. Одоо энэ орчин цагийн хүүхдүүд бол тис өдөр болгон өөрчлөгдөж. 7 хоногоор ингээд хөгжмийн дэлхийн чиг хандлага бүх юм ингээд өөрчлөгдөж. Тэгээ энийг л бид нар ингээд айгүй сайн мэдэрч байна. Мэдрэмж, дотоод сэтгэлийн мэдрэмжээ дагсан тэр багш нарын олон талаас нь амьдралыг хардаг тэр мэдрэмжүүдийг л багш нарт айгүй сайн суулгаж хүүхд болгонтой бараг харьцах, жоох ажиллах хэрэгтэй. Ажиллаад тэр сургуулийн наран баймаар байгаа байхгүй. Хараад бүх хүүхдүүд дагаж баясдаг, хараад бүх үлгэр дуурайлаад алхаа гიშгэнээс нь ахуулаад
тэр багшийг үнэхээр хүндэлдэг, хайрладаг. Тэгэхээр ингээд олон нийтийн ивент арга хэмжээнүүд сургууль болгон дээр ингээд өөр өөрсний айгүй гоё ивент орчин үеийн гэхдээ тэр нөгөө нэг байр тавигдчихсэн нэг багш нь гараал загнаал үгэлдэг биш. Зарим ивентүүд нь маш сонирхолтой найздаг ивент хийж болно шүү дээ. Нэг бол охтууд гэдэг ивент хийгээл. Хөвгүүд гэдэг ивент хийгээл. Гэх мэтчлэн ингээд маш олон зүйлүүд дээр бид нар ингээд ажиллаж чинь бидэрт Монгол жинхэнэ төлөвшсөн иргэнээ бий болгож авах хэрэгтэй юм байна. Тэгээд ялангуяа Монголын өв соёл дэлхийд хаач байхгүй бид нэр өв соёлтой. Энийг л бид нар хадгалж үдэж чадах юм бол тэр бусад тэр барилга байшингүй хөгжил бол тэгтээ түр явдгаа нийгэм өөрснийхөө одоо улс гүн босоо явж байгаа. Энэ өв соёлоо бид нар л хадгалж үдсэн улс их орон магадгүй ойрхон баха. Бид нар л юм дэлхийд цайлан шүү. Хамгийн үнэтэй улс бол шүү. Үнцэнтэй. Би бол багада хөгжмийн багш нартай их хайртай. Хоёр ч хөгжмийн багшаар таньсан. Тэгтээ гочлон 20 дугаар сургуулийн чөлтөмд орж багшаараа би таньсан бүтээгдэхүүн одоо хүмүүцсэн. Тэгээд тухайн үед бол би гайхдаг л байсан. Намайг ингээл хөгжмийн кабинетд 3 хоног төгжээл би усгүй. Тэгээд ангийнхаа хүмүүсээр чойжны нөхөр системээр ингэж барааны шилтээ ус ингэ сорж уугаад тэгээ өөрөө тэндээ ингэ бэлтгэл хийгээд тэгээ хүн ингээд гаднаас нь харахад ямар зэрлэг юм бэ л гэж бодогдож байгаа. Би өөрөө дуртай байгаа байхгүй. Би хөгжмийн өрөөнөөсөө би гэртээ очиж би унтмааргүй шүү дээ. Би хөгжмийн өрөөндөө амьдрмаар байна, унтмаар байна. Тэгээд ингээд өөрийнхөө нөгөө дуртай юмыг хүүхэд бүр нэг юм дуртай байгаа. Огт дургүй юм гэж байх. Түүнийг л хөгжмийн багш мэдрэх хэрэгтэй. Хөгжмийн багш мэдэрч эцэг ихтэй нь холбоотой ажилладаг. Тэр entertainment төв гэж яриад байгаа шүү дээ. Тэр entertainment төв дээр бүх хүүхдүүд кодлогддог. Чи юунд дуртай? Энэ хүүхэд юунд? Энэ чи юу айхтар физикч хүүхэд болох юм байна. Энэ айхтар спортын хүүхэд юм байна. Тэр entertainment төв эцэг ихтэй нь тодорхойлоод багаас нэг өгчдөг. Тэгээд эцгийн юм холбоотой байдаг. Манай жүлдэмд орж багш бол одоо яг нааг баг байхад бол одоо тийм хүүхдүүдийг сор хүүхдүүдийг ингээд сорчлоод аваад ингээд яг бэлддэг байсан. Тэгээд л одоо би эргээд ингээд харахад яасан холч ухаантай, яасан айхтай мэдрэмжтэй. Манай жүлдэмд орж багшийг л 20 дугаар сургууль руу ороод ирэхэд бүх хүүхдүүд л ста ном журмандаа оролцсон. Бид тэр багш тэр халхаа гიშгээ тэр хүүхдтэй харьцаж байгаа. Гүрэн нар тэнгэрийн нар буугаад ирсэн юм шиг л тийм танхимыг тийм гоё болгодог байсан. Тэгэл чүгээ багшийг харахаар таны хичээл хизээ орхуулъя гэл. Тэгэл дуу хөгжмийнхаа багшийг хүссэн үлээгээ. Тэгэл манай багш чинь аккордеонтоо дуулаад хөмсгөн хөдлөөл ирэхээр л тэр хүүхдүүдийн зүг сэтгэлийг татж байгаа. Өөртөө татж байгаа. Тэгээд багшийнхаа зааж байгаа хичээлийнхаа хажуугаар хүүхд их хүмүүжүүлдэг. Хөөхөн дуртай юм яриад ингээл нэг онгоц их дуртай хүүхд байхад тэр онгоцныхын тухай хөгжмөөрөө дамжуулж ингэж айгуу гоё ингэж суулгаж ингэж ярьдаг. Тэгээд эцэг эхчүүдтэй нэг холбоотой байдаг. Тэгээд энэ арга барил юмнууд нэг жаахан дутагтаад байна уу да. Тэгээд хитрхи их нэг тийм одоо юу гэдэг нэг давар хичээлийн дуу хөгжим давар хичээл гэх тээ. Бүр ингээд хүн болгон багш нар болгон тэрийг итгэцэн сурагч нар болгон за дуу хөгжим за нэг байт юм даа. Тэгээд 45 минут нэг тэгсгээл өнгөрнө. Тэр биш. Одоо бол орчин цагийн дуу хөгжмийн хичээл гэдэг бол маш чөлөөтэй, маш инновацлог, маш гоё тийм entertainment баймаар байгаа. Нэг мэдгийн 45 минут дахиад нэг цагаа багшаа нэг цаг орчмоор биш тэг гítлийн хүүхдийг зөв сэтгэлийг татах. Тэр их мэдрэмжүүдийг манай багш нар л авах хэрэгтэй. Би бол дотроо тэгж бодож байна. Хөгжмөөр яалтчгүй хүн хүмүүждэг. Дуу хөгжмөөр. Тэгэхээр бол дуу хөгжмийн багш өөрөө асар том соён гэгэрлийн наран. Асар том тэр сургуулийн одон байх хэрэгтэй. Айгуу том продюсер байх хэрэгтэй. Орчин цагийн продюсерууд байх хэрэгтэй. Хүүхэд болгон дээр мэдэрдэг тэр хүүхэд ангийнхан багштай зөвлөлдөг, эцэг ихтэй зөвлөлдөг. Маш том менежментийн одоо тийм эргүүлэг продюсерын баг байх хэрэгтэй. Тэгжээж бид нэр ажилчид нь болохоор эцэг эхүүд нь, найз нөхд нь нэг болохгүй жаахан тих гээд байгаа хүүхдүүд дээр анхаарал найз нөхдөд нийлж байгаад гоё аварчтай. Ийм зөвхөн дуу хөгжим заагаад гаргахын нэр биш болчиход байна шүү дээ. Тэгэхээр дуу хөгжмийн багш гэдэг бол одоо тэр сургуульд маш их гол оройл гүйцэтгээд тэр entertainment байгаад өөрөө ингээд маш их хичээх хэрэгтэй. Маш их юм судлах хэрэгтэй. Одоо бол юу л байна сошиал ертөнцид бүх юм байж шээ. Тэгээ энийг ингээд маш сайн судлаад багш нартайгаа яриад би харин нэг сая нэг зүйл дээр одоо нэмэлт нэг бодол төрлөө. Ийм хангамж бааз суур маш муу гэдэг юм байна.
Тэгээ зарим нэг гой сургуулиуд нь гитартай байна, бөмбөртэй байна. Ер нь ийм цахилгаан хөгжимжүүлэх. Тэгээд ийм кабинетыг entertainment төвийн ингээд тогтчулт хийх. Энэ юм дээр бид нар ер нь анхаарах хэрэгтэй. Тэнд хүүхдүүд л багш нар орохгүй шүү. Хүүхдүүд л очно. Годомжинд явж байгаа хүмүүс ар дэргээд үйлчлүүлэх. Тэнд хүүхд л байна. Хүүхд байх entertainment орчин төв гэдэг бол дуртай зүйл рүүгээ шамдж яадаг, мэдээлэл авч яадаг ийм л нэг юм кабинет байх гэдэг шүү. Тэгэхээр бол тэрэн дээрээ манай хөдөө хөгжим багш олчлон бүр жижиг бичил одоо захиралтайгаа ярьж байгаа бүр ингэ. Яаж хийж байгаа л энийг ингэж бид босгох хэрэгтэй. Сэтгэл байхад бүх юм болдгийн шүү дээ. Тэгэхгүй ингээл төсөө, мөнгө, ийм ч юм байхгүй л гэдэг Монгол бүх юм байхгүй. Би яриа хэлээд шүү. Багада манай сургуулийн багш Бацуу багш маань одоо Тэнгэрийн орондоо одоо урхамсан байна. Айгуу сэргэлэн багш байсан. Октябрь орооны бүх сургуулиудаар явж тойр тоглоод биднийг тоглуулаад тэгэл татвар матвар бүх юма төлөөл тэгэл сургуультай гоё хөгжим зэмсэг хэрэгсэл бүх юмудаа ингээл авчдаг. Тэгээ харилцсан 50 дэх сургуулийн хүүхдүүд 20 дугаар сургуулийн хүүхдүүдийг хамтлаг ирэхэд үздэг нэг төгрөгөөр 50 төгрөгөөр ч юм уу тийм. Гэх мэтчлэн нэг юм харилцааны нэг юм мөнгөндөө биш байхгүй юу? Нэг юм сэтгэл байгаад гаргалгаа байгаад оновчтой зөв шийдэл нь entertainment зохион байгуулалтанд байсан цагт бид нар юу л бол юу хийж чадах байхгүй юу? Тэгэхээр эхлээд хамгийн түрүүнд Монгол хүүхдээ Монгол эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулах гэж байгаа бол манай дуу хөгжмийн багш нар ажиллах хэрэгтэй. Дуу хөгжмийн багш нар дэндүү ажиллаж жинхэнэ хүүхд бэлднэ.